Сайн бацхан guys, Тамирын тэгээ сүүлийн 10 хоногийн хугацаанд DeepSeek гэдэг нэртэй хятадын хиймэл ухааны модель дэлхийг шууруулад авлаа. Тэгээд гол нь яаж ганцхан хятадын компани бүхэлд нэг их $80 дэлхийн технологийн топ компаниудын халааснаас аваад хайчих ба гэдэг нь өөрөө их сонирхолтой. Тэгээд энэ удаагийн контентоор энэ драмаг нэг камер ярихгүй заяа. Энэ удаагийн контентоор юу их вэ гэхээр ChatGPT, Gemini, Perplexity гэсэн хүмүүсийн түгээмэл ашигладаг хиймэл ухаан болон за сүүлд ингээд олон анхаарлыг татсан гэдэг утгаар нь DeepSeek-ийг нэмээд энэ дөрвөн хиймэл ухааныг тест хийгээд аль нь яг юун дээр илүү сайн ажиллаж байна. За бид нар ер нь өдөр тутамдаа алийг нь ашиглавал илүү зүгээр вэ гэдгийг дүгнэж үзнэ. За яг тестээ эхлэхээс өмнө яг түрүүнд дурдсан зүгээр DeepSeek драмаг товч тайлбарлах юм бол за жишээ нь Nvidia зөвхөн нэг өдрийн дотор $600 тэрбум алдсан байгаа. Энэ нь болохоор Америкийн түүхэнд бол хамгийн өндөр үзүүлэлт нэг өдөрт алдсан мөнгө гэсэн. За цаана нь бол одоо Nvidia шиг өчнөө олон компани би. Тэгээд ерөөсөө ийм нөхцөлд хүргэсэн хоёр шалтгаан байна. Эхнийхэн шалтгаан нь юу вэ гэх юм бол OpenAI компани ChatGPT 4-ийг одоо хөгжүүлэхийн тулд $100 сая зарцуулсан. Гэтэл DeepSeek анх гарч ирэхдээ бидний өмнөнийг бол $6 сая л хийсэн гэдгийгсэн. Тэгсэн чинь Америкийн одоо хөрөнгө оруулалтын тархи нь бүүм. Өөрөөр хэлэх юм бол юу болж байгаа гэхээр $100 сая өмнө хийдэг байсан юм $100 сая хийцэн байж тэгээд амар хямдхан зарлага хийх боломжтой аргыг хятадууд нийцчихгээд тэгээ ерөнхийдөө бол тэр чигт улаасан гэсэн. За хоёр дахь нөлөөлөл нь юу байсан бэ гэхээр DeepSeek өөрөө open source модель. Open source модель гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр судлаачид, хөгжүүлэгчид, сонирхогчид гэдэг ер нь бүх хүмүүс энэ моделийн хөгжүүлэлтэнд нь оролцох боломжтой код нь нээлттэй байдаг гэсэн. За гэтэл ChatGPT бол одоо эсрэгээр хамгийн хаалттай модель. Өөрөөр хэлэх юм бол OpenAI компани ChatGPT-г хөгжүүлнэ гэхээс биш өөр хэн нэгэн ChatGPT-г одоо үндсэн кодонд нь одоо оролцох боломжгүй ч юм уу тийм хаалттай модель. Гэхдээ DeepSeek-ээс өмнө бол open source модулууд бол зөндөө байсан. За жишээл Meta-гийн Llama байна. За хоёрт нь болохоор Stable Diffusion гэдэг модель юм. За тэгээд энэ үйл явдал одоо ямар явцтай байгаа вэ гэхээр Microsoft тэргүүтээ ер нь томоохон технологийн компаниуд болон бусад одоо яг энэ AI чиглэлийн экспертүүд энэ одоо DeepSeek-ийн хийсэн $6 сая хийсэн гэдэг үнэлгээ нь бол ер нь худлаа үнэлгээ байна. Энэ дээр одоо өөр цаатлын одоо database-ийн үнэлгээ тооцоогүй байна гэдэг нэг иймэрхүү шуургал ер нь явж байгаа шүү. За ингээд тестэндээ орцгоё. Би тестлэхдээ яг дөрвөн үе шаттайгаар асуултууд асуун. За хамгийн ихнийх нь асуулт нь бол энгийн асуултанд хэрхэн хариулж ийн гэдгийг тестлэе. За энэ удаагийн тестэн дээр болохоор би дандаа үнэгүй хувилбаруудыг ашиглаж байгаа. Тэгэхээр төлбөртэй хувилбарууд нь бас энэс илүү хариулах боломжтой гэдгийг та бүхэн бас бодоорой. Тэгээд хамгийн ихний асуулт нь болохоор энгийн асуулт. Энэ дээр юу гэж би асуух вэ гэхээр what is the best smartphone in за 25 гэхээр гарч ирэхгүй болоо 24 гэж асууч та. За Gemini-ийн санал болгож байгаагаар харах юм бол за Samsung Galaxy S25 Ultra гэдэг бид нар бас энэ дээр өмнө хөшлөг хийсэн тий. За Pixel 9 Pro-г санал болгож байна. OnePlus-ыг санал болгож байна. Яг дөрвөн брэнд санал болгож байна тий. Gemini-аас сухад бол 25 онд гарсан утаснуудыг утсыг бас энд оруулсан байна. Тэгээ энэ амар юм one bullet-аар л бүгдийг тайлбарлаж байна. За ChatGPT-г бодлохоор яг 24 онд одоо нээлттэй хийсэн утаснуудыг л ер нь шууд санал болгож байна. Энэ дээр одоо сүүлийн явтад орж ирээгүй байна гэсэн үг. Тэгээд 200 мегапикселийн камертай гэдэг бас ер нь one bullet ер нь бол айгу товч мэдээлэл өгч чинь. Гэхдээ more одоо илүү detailed гэх юм уу одоо 6.7 инч 48 мегапикселийн камер гэдэг ч юм те 120 Hz гэдгээр одоо онцлогтой Google Pixel явдаг юм бол за OnePlus-ыг бас айгу санал болгож байна. Xiaomi-гийн утас гээд 5 сонголт оруулаад ирсэн байна. Тэгээд илүү одоо detailed гэх юм уу Hz энтрийн орж ирж байна, chip нь орж ирж байна, онцлогуд нь орж ирж байгаа шиг байна. Энэ болохоор Gemini дээр болохоор ерөөсөө тийм одоо яг хөрөмжүүдийн үзүүлэлтүүд нь ерөөсөө нэг гарч ирээгүй бол ChatGPT бол одоо илүү үзүүлэлтүүдийг нь илүү сайн харуулж чадчих гэх юм уу. За Perplexity-гээс яг саяны асуултуудаа асуугаад үзсэн чинь яг шууд нэг утсыг шууд highlight хийж чинь. Шууд Samsung Galaxy S25 гээд S24 Ultra гээд S24 Ultra дээр яг 6 bullet point-од бүх одоо мэдээллийг нь одоо онцлогуудыг нь хувааж харуулад тэгэд Perplexity-ийн нэг юмс дээрээ source-уудтай хаанаас өрн source авч ийн гэдгийг нь харуулчихж байгаа. Хүнд одоо шууд нэг сонголтыг нь өгөхөд илүү амар гэх юм уу. Яг хүсэж байгаа асуулт нь шууд хариулчих чинь. Тэгээ эндээс нэг related асуултуудыг нь ингээд санал болгодгоороо бас илүү амар юм байна. За одоо тэгвэл шуураад байгаа DeepSeek-ээс идэл асууад үзье. За DeepSeek ер нь жоохон нэг хариулахтаа жоохон удаан хариулж ийн гэх юм уу. Энэ нэг одоогийн хайптай холбоотой агүй хүмүүс ашиглаж байгаа. Дээрээс нь бас юм cyber attack-ууд бас байгаа гэсэн шинээр хэрэглэж бүртгүүлэхгүй байгаа гэдэг ч юм уу тий. Өмнөх одоо хиймэл одоо модулуудыг бодох юм бол харьцангуй олон одоо утас санал болгож байна. 15 Pro Max-ыг санал болгож байна. Тэгээд
энэ дээр болохоор юу гэж байгаа гэхээр юун дээр 16 entry апдейтийн мэдээлэл орж ирэх болох шиг байна л да source дээр нь. Тэгэхээр iPhone 16-г юу санал болгох байна гэхээр бүр яг дээр үеийн одоо нөвлөж одоо мэдлэгээрээ хариулаад тах шиг байна. Gemini дээр хэм бол ерөөсөө яг хөрөмжний мэдээлэл үзүүлэлтүүдийн мэдээллийг агуулаагүй болд маань санал тогтсон бол одоо DeepSeek дээр болохоор нэг нь яг одоо үзүүлэлт агуулсан, нэг нь болохоор зүгээр одоо ерөнхийд нь тайлбарлсан bullet point байна. За энгийн асуулт дээр оноо өгөхөд бол бид нар одоо 2024 оны хамгийн best утас юу вэ гэдэг энгийн асуулт асуухад бол яг бүгд өөр өөр ингэсэн онцлогтой хариулж байна. Гэхдээ миний хувьд яг 4-р байраас 1-р байр хүртэл ер нь дүгнэх юм бол хамгийн муу хариулж байгааг нь бол Gemini гэж харахаар. Тэгээ Gemini болохоор зөв амар ерөнхийд мэдээлэл өгч чинь дээрээс нь бас ингэ шууд бас хүнд нэг удаагийн сонголтыг нь өгөхөд бас жоохон туслахгүй байна гэж би хувьдаа үзэж чинь. Тэгээд хөрөмжийнх нь яг үзүүлэлтүүдийг нь бол нийлэлсэн харуулж чадахгүй байна. Гэхдээ стил яг хамгийн одоо сүүлийн нөвлөжээр хариулж байгаа нь бол миний хайлайт хийх зүйл байна. 3-р байранд юг оруулах вэ гэхээр би DeepSeek-ийг оруулж байна. DeepSeek яагаад 3-т орж ирсэн бэ гэхээр яг сүүлийн апдейтээр хариулахгүй байна. Гэхдээ санал болгож байгаа утас нь болохоор яг Gemini-тай харьцуулахад төхөөрөмжний мэдээллийг бол харьцангуй өгч чадчихэв. За хоёр талаараа ChatGPT-г би оруулж ирсэн. Тэгээ ChatGPT-г яагаад оруулж ирсэн бэ гэхээр нөгөө хоёроо бодвол илүү одоо сонголт хийхэд хялбар байлгаж чадчихна гэх юм уу. Яг төхөөрөмжүүдийнх нь одоо үзүүлэлтүүдийг нь бол яг агуулсан. Gemini бол илүү 25 онд бас апдейт нь орж ирсэн шүү дээ. Тэр нь бас Gemini-г илүү даваад л. Энэ дээр яг 25 оны S25 Ultra-гийн апдейт орж ирэх байна. Гэхдээ still би 24 онд энэ асуултыг асуусан бол ойлгомжтой байдлаар ChatGPT-гээс хариулт авч болох юм. ChatGPT-г хоёрт орууллаа. За энгийн асуултан дээр хамгийн өндөр оноо авсан буюу нэгт орсон модель нь яг юу вэ гэхээр би Perplexity AI-г сонгож байна. Тэгээд Perplexity AI-г яагаад сонгосон бэ гэхээр шууд надад асуугаад яг асуултанд бол хариулчлаа. Яг 2024 оны best утас нь яг юу юм бэ гэд асуухад бол шууд л нэг утас санал болгож чинь. Тэр нь Samsung Galaxy S24 Ultra. Тэгээд S24 Ultra-тай холбоотой яг 6 одоо англиар бүх үзүүлэлтүүдийг нь агай гой ойлгомжтой харуулчлаа. Тэгээд шууд намайг S24 Ultra ав гэж байгаа юм шиг л хариулж ин. Тэгээд бусад яг нөхцөл болгоод Google Pixel 9 Pro энтрийг санал болгож байна. Хамгийн гоё надад таалагдсан юм юу гэхээр шууд ингээд холбоотой асуултуудыг шууд араас нь үргэлжлүүлж асуух байдлаар санал болгож байгаа нь хэрэглэхэд айгүй хялбар байна гэх юм уу. Тэгээд үнэгүй моделийн бүртлөө дээрээ ингээд сорсууд нь ч ойлгомжтой, доороо ингээд яг санал болгож байгаа контентууд нь ч гэсэн баримталтай ингээд гараад ирчдэг айгүй амар юм байна. Тэгээд дээрээс нь ийм related асуултуудыг шууд араас нь шууд бичиж цаг алдахгүйгээр асуучдаг нь яг энгийн асуултан дээр Perplexity AI-г шууд нэгт оруулах төслийг бүрдүүллээ. За хоёр дахь асуулт. Илүү дэлгэрэнгүй асуултыг яг дөрвөлнгээс нь асуугаад үзье. За жишээлбэл одоо юу гэж чи аяллаа план гаргаад өг гэдээ асуугаад үзье. Таиландын Пхукет руу $1000 дотор аялах ингээд efficient аялах юм төлөвөө гаргаад өгөөч. Тэгээд буудал энтер нь одоо үнэгүй байх боломжтой юм энэ гэдээ асууж байна. Миний одоо өгөгдөл дээр хэр ажиллаж чадах нь гэдгийг харцгаая. Gemini бол одоо шууд ингээд буудлууд л санал болгочлоо л доо. Миний ерөөсөө юу мөг тооцохгүй юм тий. Одоо онгоцны нисэх нөхцөлийг яг план гаргаж өгөхгүй гэх юм уу. Тэгээ зүгээр опшнууд л санал болгочлоо. За ChatGPT-гээс асуухад 7 хоногийн аяллаа төлөвлөгөө ер нь боловсруулагчлаа. Миний flight энтрийг одоо нислэг энтрийг бүгдийг бодож гин, хоолыг бодож гин, транспортыг бодож гин, хийх зүйлсүүдийг мань оруулсан байна. Тэгээд хонох газар ер нь фри ойлгож болд юм уу гэдэг дээр бас тодорхой юунууд сонголтууд санал болгож байна. Working exchange, volunteering ингээ ашиглаж болно гэж байна. Тэгээд couch surfing бас хийж болно гэж байна. За Perplexity-ээс хайсан чинь тэгээд ChatGPT-г ботход харахад айгүй жоохон хэцүү юм аа. Амар ойлгомжтой байдал талаас гэх юм уу. Тэгээд надад нөгөө нэг юу санал болгож өгөхгүй байна. Хонох газараа үнэгүй байдлаар хийж болох уу гэж би асуусан шүү дээ. Тэгээд тэр асуултанд ерөөсөө хариулсангүй. Гэхдээ ерөөсөө яг ChatGPT шиг юм олон опшнууд байдаг шүү гэдгийг бол ер нь бол гаргаж ирэхгүй байна. За окей, DeepSeek-ээс суугаад үзье. House sitting, couch surfing гэдэг нөгөө түрүүний юу ChatGPT-гийн бас санал болгож ирсэн нөхцлүүдийг бас санал болгож байна. Local guide шиг хоол идэх нэ, mango sticker ice идэх гэж ш. Төгсгөлд нь бүгдийг ингээд нэг хүсэгтэнд хийгээд бас айгүй ихтэй харагдуулчлаа. Тэгээд additional tips бас санал болгож байна. За дэлгэрэнгүй асуултан дээр би 4-т ямар юуг оруулж ирэх вэ гэхээр мэдээ Gemini-ыг оруулж ирнэ. Gemini бол ерөөсөө миний асуултыг бас ойлгосонгүй. Тэгээд зөвхөн надад ингээд хоноглох газар санал болголоо. Тэгээд activities энэ төр ерөөсөө юу ч байсангүй. За 4-т би юуг оруулж ирэх вэ гэхээр Perplexity AI-г оруулж ирнэ. Надад ер нь ингээд яг миний асуултыг яг ойлгосон. Гэхдээ яг хүсэж байгаа тэр нөгөө нэг хоноглох газрыг үнэгүй олох боломжтой ямар сонголтууд өгдөг вэ гэдэг дээр бол хүссэн шиг дэлгэрэнгүй хариулж чадсангүй. Тэгээд гаргаж ирж байгаа байдал нь яг иймэрхүү detailed асуухад жоохон дэлгэрэнгүй асуулт асуухад жоохон хэцүү гэх юм. User experience талдаа ер нь жоохон харахад надад жоохон хэцүү санагдлаа. Тэгээд яг нөгөө үедийг бодвол өөр олон төрлийн опшн байдаг гэдэг утгаараа санал болгосонгүй. Ер нь яг цөөхөн опшнтэй гаргаж ирлээ.
Хоёрдугаар байранд юу орсон бэ гэхээр би DeepSeek хоёрдугаар байранд орж ирнэ. ChatGPT шиг өөр нь бол надад опшн санал болгосон. Гэхдээ тэр нь богинохон гэх юм уу. Айгу ингээ ерөнхийд нь гэхдээ олон опшнтэй. Гэхдээ ерөнхийд нь ингээ хариулсан. За тэгээд төгсгөлд нь бас ингээд нэг бас ChatGPT шиг ингээ базаад хүснэгтэнд ер нь бүгдийг ингээд хийгээд дээрээс нь additional tips бас санал болгож байгаанаас надад айгу их таалагдлаа. За тэгээд хамгийн нэгт оруулсан юу гэхээр ChatGPT илүү user experience талдаа нөгөө хэдийгээр бол хамаагүй илүү гэдэг нь ер нь эндээс харагдаж байна. Надад шууд ингээд нэг overview хүүднээс хамгийн эхлээд ингээд нөгөө хүснэгтэнд бүх ингээд баажтуудыг нь харуулчлаа. Тэр нь бас шууд надад окей гэд харахад бас амар болгож өглөө юм уу. Тэгээд араас нь шууд ингээд flight-ыг ийм chips байдлаар ийм болгож өгнө гэдэг бүр ингээд 6 bullet point-оор бүгдийг ингээд харуулчих чинь. Тэгээд free байх ийм олон опшнууд байдаг шүү гэдээ бас амар олон опшн санал болгож байна. За 3 дахь даалгавар нь би юу гэхээр энэ дээр ажил гүйцэтгүүлээд үзье заяа. Ер нь заяа над шиг ийм амар юм муу англи хэлтэй хүн ч гэсэн энэ модулуудыг ашиглаж олон заяа guys. Тэгэхээр та юусэн англи хэл дээрээ санаа зовхгүйгээр яг ийм broken English гэж ярьж тээ. Эвдэрсэн англи хэлээрээ бас бичээд үзээрэй заяа. I need 10 questions about the Mongol CS2 organization in Excel format гэдэг. Ингээ бичиж үзье. Би ингээ чам руу шууд ингээ directly Excel файл явуулж чадахгүй нэ. Гэтэ чамд ингээ 10 асуултыг чинь Монголын CS2-тэй холбоотой 10 асуултыг чинь бол явуулчихъя гэдэг чинь зэ. Энийг юунаас суугаад үзье. ChatGPT-ээс суугаад үзье. Над руу ерөөсөө шууд 10 асуултыг явуулсан ш. Please send me Excel file. Би нөгөө формат гэсэн болохоор яг гэдэг юм байна шүү дээ. Шууд ингээ download гэдэг татах байдлаар ингээ явуулаад өглөө. Тэгвэл яа заяа. Би зөв формат гэсэн болохоор Gemini ойлгоогүй гэж магадгүй. Би ихтэй Gemini надад Excel файлаар өгч чадахгүй л гэдгсэн л дээ. Гэтэ тийм байна тийм. Gemini ерөөсөө Excel файлаар өгч чадахгүй. Perplexity бол яг 10 асуултаа явуулчлаа. Гэхдээ яахгүй. Доор нь ингээд би ингээд файл үсгэж чадахгүй. Би бол зүгээр ингээд text based модель text дээр суурилсан AI. Тийм болохоор ингээд чамд файл үсгэж чадахгүй. Чи зүгээр энийг copy.txt дээр оруулж хаал гэдэг чинь. DeepSeek гоё юу гэх нэ. 10 асуултаа өөрөө copy-ч хоол гэж ах шиг. За бэж тэгвэл эднэрээр код бичүүлвэл яах вэ? За би нэг ийм асуулт зохиочлаа зөө guys. Зүгээр ийм HTML код бичээд надад код бичээд нэг баттон санал болгоно. Тэр баттон дээр нь би ингээд дарах тоолонд нэг муурны зураг гарч ирнэ гэд хэлчлээ зөө. За амтаж код ингээ бичиж өгчт юм байна. Тэгээ би энийг яаж ашиглах вэ? За go гэдэг нэг баттон санал болгочих Gemini. За дарангуут энэ муурны юуг ингээ гараад ирлээ. За Gemini бол хийж чадчихна. ChatGPT болохоор бас ингээд кодыг нь бичиж өгчлөө. За ChatGPT бол зураг гаргаад ирлээ. Perplexity-аас код чид өгчлөө надаа. Бас go гинэ. Гэтэ Perplexity-гийн явуулсан кодн дээр нь кодноос нь зураг нь гарч ирэхгүй байна. За DeepSeek-ээс суудчих. Run HTML гэсэн бас энэ сонголттой тийм DeepSeek. Шууд DeepSeek нэг гоё юм заяа. Одоо би жишээл нөгөө хэдийхийг бол шал өөр юм юу руу оруулж агаад кодны юу руу оруулж агаад юм run дарж хараадсан байхгүй. DeepSeek болохоор өөр дөр юм run HTML гэсэн юм. Гэхдээ муурны маань зураг гарч ирдгвэ GG. За 3 дахь асуултуудаа асуулчлаа. Ямтаж энэ удаагийн асуултаар нь би болохоор ажил гүйцэтгүүлж үзсэн эднэрээр. Тэгээд Excel файл дээр болохоор ганцхан юун дээр ChatGPT дээр л даваа тал гарч байна. ChatGPT л ганцхан Excel файлаар нь юм явуулж байна. Бусдын дандаа бид нэр Excel файл явуулж чадахгүй. Бид нэр хэлэн дээр суурилсан модельо гэдэг ер нь Excel файлаа өөрөө үүсгэнгүүтээ өөрөө одоо шууд copy энэ асуултуудаа оруулчихаа гэдэгсэн. Уулын Gemini дээр би Google өөрсдийн гэсэн Google Sheet Enter гэсэн одоо хөгжүүлэлт хийсэн бэлэхэн продуктууд байгаа болохоор ядаж Google Sheet санал болгох уу гэж бодсон чинь ерөөсөө тэгсэнгүү зөв асуултуудаа явуулчлаа. Кодн дээр гэх юм бол Gemini-гийн код ажилласан. Код явуулсан. Тэгээ кодн дээр нь явуулахад бас зураг гаргаж ирч чадсан. Батна үсгээд ChatGPT-ээс чадсан. За Perplexity чадаагүй. Perplexity-гийн зураг гарч ирэхгүйсэн. DeepSeek-ийн бас зураг гарч ирэхгүйсэн. За тэгэхээр энэ хэдийг яг нэгээс дөрөөр нь хооронд нь үнэлэх юм бол нэгт ChatGPT Excel файл явуулж чадчихсан, зураг харуулж чадчихсан, код ажиллуулж чадчихсан. За хоёр талаар Gemini. Яагаад Gemini гэж байгаа гэхээр код явуулсан ч гэсэн ядаж тэрний зураг нь бол харагдчихсан. Гэтэ Excel файл үүж чадаагүй. За Perplexity, DeepSeek хоёр бол хоёлоо ер нь юмаа бүрэн гүйцэтгүүлж чадсангүй. Амтаж ихтэй код сануулсан. Гэтэ кодн дээр нь ерөөсөө муурны зураг гарч ирэхэд ажилтдаг байгаагүй. Хоёлоо ажиллаж байхад бас Excel санал болгоогүй. Тэгээ тийм болохоор энэ хоёрыг амтаж 3-4-т оруулчих. Гэтэ хоёлоо ер нь яг адилхан. За сүүлийн даалгавар нь юу гэхээр ер нь бүтээлч байдал нь хэр байна. Ер нь хэр одоо бүтээлчээр сэтгэж хариулж чадж байгаа гэдгийг шалгацгаа. Тэгээд
Улаанбаатар хотыг роуст хийгээд өгчээ заяа. Өнгөрхөр роуст хийх. Gemini бол ингээд жоохон хард хэлээд нэг тийм амар саркастик бол надад санагдахгүй байна. Тэгээд Улаанбаатар бол одоо Nota Paris гэр ороллын одоо үзмжийг нэг одоо санаараа энэ бол нэг concrete jungle элементэр гэж хариулж байна. Яг гоо ChatGPT болохоор арай креатив байж чадж байна. Түүхийн төлөө энэ түүх болохын төлөө энд бай. Учир нь одоо чамааг одоо төгжил хаашин ч явуулахгүй гэж ах шиг байна. Тэгээд дээрэс нь ChatGPT нөгөө нэг Gemini-г бодвол бас юм funny emoji энтер бас ашиглаж чадчихээн. Тэгэхээр юу ярих гэдэг байгаас нэлээсээ ойлгож байгаа шиг байна. Хөөх Perplexity AI болохоор амар олон асуудал дээр шууд joke үүсгэж юм уу? Илээг Марта энэ бол Улаанбаатар 10 км газрыг 3 цагт явна шүү. 3 цаг явна шүү гэдэг чинь. Гадаа одоо нойлыг маань яасан байна. Доромжилсан байна бас. Модон жоорлон гэж бас бичсэн байна. Тэгээ нэлээ амар detailтэй айгу гоё харуулж байна. Welcome to Улаанбаатар where the air is free but breathing costs extra гэж. За DeepSeek болохоор бас нэг амар сүртэй амар лайн зохиож чадсангүй дээ. Гэтэ яг манай нөгөө нэг бас өвлийн хүүтнийг ярьж байна. Mario Kart гэж яг юу real life game of Mario Kart гэж байна. За гин creativity буюу бүтээлч байдал дээр юу онооход бол хамгийн best нь бол би шууд Perplexity AI гэж хэлнэ. За тэгээд хоёрт ChatGPT орж ирэхээр байна. За тэгээд DeepSeek, Gemini хоёр бол ер нь яг адилхан байна. Яг Gemini бол бараг шууд амар яг ажиллаа. Амар муулаа ажиллаа. Яг юм жоохон sarcastic байдлаар roast хийсэн гэх юм уу. За DeepSeek бас ер нь бол адилхан бас юм sarcastic байдлаар joke бол нэг хайхтар хийсэнгүү. За ингээд төсвөлт нь ер нь дүгнэхэд дөрвөн төрлийн байдлаар ингээд дөрвөн форматаар ингээд асуултуудаа асуучлаа. Эндээс ингээд дүгнэхэд бол яг 2-2-оор ер нь нэгдүгээр байранд Perplexity, ChatGPT 2-2 удаа нэгдүгээр байранд орлоо. Тэгээд эндээс ер нь юу дүгнэх вэ гэхээр Gemini болон DeepSeek ер нь өмнөгүй үйлдвэрүүд нь бол харьцангуй нөгөө хоёртойг харьцуулахад нэлээд сул юм байна. ChatGPT яг юун дээр илүү нэг хэрэг яг даалгавар гүйцэтгэх ингээд ажил дээр бол өөр форматаар файл явуулдаг ч юм уу. Өөр кодын түвшний даалгаврууд бол нэлээд сайн хариулж чадж байна. Perplexity бол шууд хүнд яг нэг асуултанд яг оновчтой хариулах дээр нь бол нэлээд сайн. Тэгээд дэлгэрэнгүй асуултанд бас нэлээд сайн хариулж чадчихээн. ChatGPT ч гэсэн тэр тал дээр бол ажиллах нь нэлээд сайн. Гэхдээ яг миний хувьд дүнхүүд яг таад ингээд сая миний асуултууд яаж хариулсан байдлаас нь дүгнэнээс би бол энэ удаагийн одоо юун дээр бол хамгийн ихэнд ер нь шууд AI tool-ыг одоо AI-ийн багжиг өөрийнхөө амьдралд ингээд шууд хөвшүүлээд ашиглаад эхлэе гэх юм бол хүмүүс бол ер нь ChatGPT-ийн өмнөгөө хөлбөрөөс бол эхлэхэд бол миний хувьд ямар ч асуудал гэж бодож байна. Хажуугаар нь бас Perplexity-ийн онцлогийг ашиглаад бас ингээд яг шууд нөгөө нэг олон choice өгөхгүйгээр нэг choice өгөхнөөс хүнд бас шийдвэр гаргахад айгу амар болгодог шүү дээ. Яг тэр талаараа бол Perplexity бол хамаагүй бас сайн байна. Шууд дөнгөж одоо AI tool ашиглаж эхэлж байгаа хүнд бол ChatGPT бол эхлэхэд бол хамгийн best option гэж миний хувьд бол дүгнэхээр байна. За тэгээ энэ удаагийн контентд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Тэгээ та бас сая ингээд асуултууд юу ямар хөө хариулж байна, ямар үр дүн үзүүлж байна гэдгээс нь бас дүгнэд өөрийнхөө одоо шууд маргаашнаас эхлээд ашиглах AI-г шууд сонгоор тэгээд одоо англи хэлгүй гэдэг ч юм уу. Тэрнээсээ олж айгаад бити одоо AI төлөвлөдөөс хоцроороо тэгээд айлх Монгол дээрээс ямар ч ихний хэлний ашиглаад бас амар муу одоо тэгээд наад чинь бас амар муу англи хэлтэйсэн ч гэсэн ашиглаад бас ямар ч асуудалгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас бодолтож үзээрэй. Хоёрт миний хэлэх гэдсэн зүйл нь юу гэхээр ер нь яг энэ AI драмаг AI-тай холбоотой яг энэ драма ч юм уу улс төртэй холбоотой зүйлсүүдийг бол би бол нэг амар дуртай гэсэн үг зөв. Гол нь яг ямар бенефитүүдийг биднэрт өгч чадж байна гэдэг дээр нь бол онцлохыг хичээлээ. Тэгээд энэ хүртэл натаа байсан баярлалаа. Манай суугийг subscribe хийгээрэй. Тэгээд энэ бичлэг үзэж байгаа нийт хүмүүс 70% нь ерөөсөө манайхаа subscribe хийгээгүй байт юм билээ. Тэгээд манайхаа subscribe хийгээрэй. Дараагийн видео дээр уулзцгаая. Баяр таа.